Таны мөрөөдлийн цол юу байсан бэ гэхдээ? Би яг улсын цол авна л гэж бодож ирсэн. Тэгээ багш бүгдээр бол ярьж илсэн л та сайхан. Өнөө авраг голоор байл гэл. Авраг болох юм шүү. Би одоо чам авраг болгоно гэл. Тэгэл аюул юм байдал. Тэгэл чадсан шүү. Ер нь бол чадсан. Гэтэ яг ямар ч энэ цолыг нэг үнцэнтэй гэдэг юм нэр хүндтэй л аваад тэгээд ямар ч яал шүү. Ямар ч байсан хүн гуугаагүй хүн лөөрдөөгүй тав тавлаа. Тэрийгээс цааш нь чадлаараа дахиад батллаа тийм ээ. Тэгээд яг Төмний өмнө нүр бардам юм да. Тийм. Бүх чинь заавал хүслээрээ заавал бодсоор олж цолоо гэж байхгүй шүү дээ. Тэгээд үгүй ямар хөдөлмөр хийсэнсээ л шалтгаалсан. Одоо тэгээд нөр хүний хөдөлмөрөөс гадна бас актер юм бол заагарч үгүй шүү дээ. Тэр биендээс холоорхон л та байна гэж миний хувьд бол амжилт л гэж бодож байгаа шүү дээ. Байглаараа барилдаж үдий хүрсэндээ бас өөрөөрөө хагаж явнаа л гэж тийм ээ. Миний хөдөлмөр шулаагүй. Одоо ямар хэн юу авахтаа одоо хүний хөдөлмөр шулж хулгай шүү дээ. Ер нь бол нөхрийнхөө хөдөлмөр хулгайлж л гэсэн шүү дээ. Муухай шүү дээ. Актер шүү дээ. Тэгээд одоо тэр актер цолмол аваачаад тэгээд тэрийг ер нь бол муухай их муухай гэж маш хор онол л дээ. Хохирогчгүй байна гэдэг тийм нөгөө актер тооч 38 уу? Тий. Чи ямар нэг хохирогчгүй байх вэ чи? Зарлах юм бол зарлах юм бол хохирогчт нь гараад ирэх юм чи тий. Өчнөө болон. Би тэн дээр бас байсаар хэлэхэд ер нь бол тийм харагдаад юу ирэх юм тийм. Хүн өдөр болгоо шаачаад тий. Өвчний өв соёл мөл жудан мод гэж шаад судлах тэр бол том юм яриад яваад ч муухай штэ тий. Дурак хот штэ ер нь бол улгаач өнөөдөр хүн юм болоод бол эрүүгийн хэмжээтэй болно шүү дээ. Тэрнтэй ямар ч агаар нэг шүү дээ. Яг зүгээр энэ юу гэх хүмүүс ч нөгөө найраа гэж ярьдаг шүү дээ. Би бас найраг анханасаа залуу их байхаас ингэ бодвол хамлаад авчдаг хүн байдаг юм бахтаа. Тэгээд ингэ боддогс. Юусаа байх гээл нөгөө байхгүй одоо ингэ яг бодоод тахлаа. Юу найраа гэж чинь монголчууд нүүдэлчин соёлтой л ойрох юм бол шүү дээ. Нөгөө нэг нутаг дээр хайж байлаа гэдэг. Хар нутаг дээр үлдэг явсан гэдэг амар дургу байдаг шүү дээ. Харвууцсан дээр хаяад явлаа гэх тий. Тэнтэй адилхан цог явсан гэдэг юмраа хүрээ хааш явдаг. Юунес аян замаас бас хайж явдаг. Зам дундаас авах хүрээ хайдаг. Тэнтэй ч л яг нэг адилхан ингээд нутгийнхаа ч юм уу найз нөхдөд ч юм уу нэг цолонд өгч гисэн. Энэ мөн үлдчихлээ ганцаараа. Тэр сэтгүүл арилжааны хэлбэрт ороод тэгэл нийгэм рүү тараад нийгэм нөгөөдхийн балбал тэгэл бас тэрээс нэг тэгж яагаад хайхт тийм юу байхгүй шүү дээ. Ер нь бол яхтай урдчихсан дээр үчсэн өтгөө хөвгдөл болгож л байсан. Тэр сэтгүүгээр л болгож байсан. Одоо тэр хэлбэр нь ондоо бол шүүмжилдэг хүмүүс их болцсон учраас л тэгж яадаг байхгүй юу ер нь тийм л бах тий. Таны хувьд ч бас тэгээд яг уу энэ сайхан бие болдортой, сайхан дүр төрхтэй, сайхан Монгол ирийн одоо хувь заяаг бол төрсэн хүний хувьд дэлхийн кино ертөнцид нэг хөл тавьчихад ирсэн баг шүү тийм ээ. Тэрийг одоо юу вэ? Марко Поло кинод тоглосон шүү дээ. Тэр нэг нийттэй. Нийтч явахтай. Энэ нөгөө манай хин уг нь дүрээ авцсан байсан юм шиг баг. Бям бочор начаа. За аслан бахта. Тэгээ яасан юм манай ч юм бочор юм шиг л би зүйлтнээс ойлгос. Тэр зураг мураг наваа очиход малаас тэр юм бочор зураг хаваад байл. Энэ хүн яадаг вэ гэдэг. Тэгээд муур зундаг мондаг гэдэг нэг. Тэр би цогцол муур зундаг байхгүй юу? За. Цогцол ундаг. Тэр минь ундаг гэхлээр нь яг юм хайшаа тийм л юм шиг. Тэгээ би чээс нэг материалаар хэдэн өгж явуулсан юм аач бас хөөхөн 5 зургуулаач үлээ 15 зургуулаач үлээ. Тэгээ би ч бас нэг өөрөө зураг моргийг өгч нэг гасан клип доос тэр мөрийг явуулаад тэгсэн чинь продюсер хин ориглах чиний юу сонгогчлоочлоо баяр хүргээ явуулаа гэсэн. Тэр 14 хоног кино ертөнцөөр хэлээд гэсэн. Жүжигчин хүнд ажиллаж шүү ер нь бол.
Өн өөрийнхөө ихээр чи яаж болдгоо яг тэр нэг өгсөн өгцөн юм аа яагаад нэг хар ажил гэдэг чинь тийм л ажил. Манайс хол юм биш шүү. А тэгэл болсон.